Монгол улсын аварга авснаас хойш одоо маш олон найр хэслээ. Аваргагүй найр гэж баг байхгүй болол. Сүүл дээр нэг хэд нилээг татдаг болоод аварга мөн гоё шүү дээ, янз шүү дээ. За ганц татчих гэхээр за одоо бас хүндэлж яхад одоо татахгүй байлтай биш гал. За нэг татдаг болсон, хоёр татдаг болсон, гурав татдаг болсон. Тэгээд нөгөө тохируулчин гэдэг юм уу? Би одоо архийг одоо хамаагүй тохируулчин гэдгийг боддог байсан. Тэгээд нэг аварга басныхаа дараахан үед ингээд бас тийм амжилтандаа сагсноо мөрөөдөл зориггүй болоод эхлэнгууд найр наад нь эхлэх нэг аваргыг хөндлөж үрддэг хүмүүсийн таньдаг хүрээлэл ихтэй тэгэхээр тэр болгоны ард дандаа ирэх байдаг. Тэр хөндлөл хайр одоо юу байдгийг тэр болгоны ард монголчууд альва зүйлийг дандаа эдний дээж арх гэдгээр нь хүлээж авдаг. Нэг аймагт нэг суманд нэг айлд орох болгонд л эдний дээж арх. Ой эдний дээж аварга ганц татчихаач гээл бидэнд тийм биднүүсийн зан заншилт хүртэл тэр зүйл айгүй гүнзгий одоо шингэцсэн. Ямар нэгэн хүнийг ороод ирэхээр арх уулгахдаг. Арх ууж байгаа хүн маань тэр хүмүүст айгүй гоё харагддаг. Өөстө хэрэггүй сайхан юм билээ шүү дээ аваргач нь. Янзыг татдаг байлаа шүү дээ. Сүүлд 750 грамм цогтдгоо 750-ыг 3-ыг уучаад яадгүй тийм нэр авцсан явжсэн шүү. Тэгэхээр бас тэгж чаад би нөгөө Японд ажиллах дуртай, явах дуртай. Япон хүмүүс, солонгос хүмүүс маш гинжигээр арх ууж байна. 97 хоногийн 5 хавд нь арх ууж шүү. Анзаарч байхад. Гэхдээ тэр хүмүүс биднээс өөр ууж байна. Хим хэмжээ гэдэг зүйлийг мэдчихэ. Бид нэг шил арх задлцахаар талд нь хүргээ за хаяад босдог нэг ч монгол хүн байхгүй шүү. За энэ дуусах шүү. Энэ нэгэн задарч дуусах юм шүү. Байж сууж байгаа юм гэл. Тэгээд нөгөөдхний ёроолыг хараад дуусаад ирэх нь хүн өөрөө тэр арх одоо өөрийгөө эзлүүлээд эхэлдэг. Тэгээд би нэг удаа нэг арга хэмжээнд дүүгийнхаа найрны арга хэмжээнд согтчихдаг байхгүй. Тэгээ өглөө босоод ирсэн би ингээ юу ч санахгүй байна. Юу хийсэн, яасан бас. Тэгээ манай аав ус арай муухай маа чи. Тэгээ согтчоод одоо бас согтчоод яангот одоо бас спортын хүн гэдэг юм нөгөө хүн нөгөө өөрөө танихгүй аран шин янз янзын гаргаж байгаа шүү дээ. Тэгээд тэр цагаас эхлүүлээд би одоо ер нь яагаад ирэхтэй хүн би яагаад архиугаа согттлоо архиух гэж. Хүн согтохгүйгээр архиуж юм уу ямар нэгэн байдлаар ингээд ер нь болж игэл архиухгүй хэрвээ уулаа гэхэд би хизээж согтох хэмжээнд өөрийгөө одоо аваачихгүй би одоо юм өөрийгөө кодлж хэлсэн гэх юм уу. Тэгээ би юм архиух шаардлагатай үе гарахад 2-3 өрөнд бол зогсдог. Одоо манай найзууд бүгдээрээ мэддэг болсон. Надтай архиудаг найзууд нь байхгүй болсон. Яг уугаал гой болоод гэлжээд татчихдаг. Тэгэл хамгийн мастер унгагаа хийчихсэн. Тэгээ надтай архиухгүй тэр хүмүүс их олон болцсон юм байна. Тэгээд одоо сүүлийн үед архинаас болоод баларч байгаа иргэн тойронд найзууд айгүйх байна. Архинаас болоод тэр алдартай амжилттай яваа зүйлүүдийг за болж ийн гоё бай. Тэр хүндлэл хайрын дотор явж байгаад амьдралаас үүдэж байгаа. Тэр авиас шатамжаа дуусгаж байгаа. Маш олон жишээнүүд. Тэгэхээр монголчууд бид бүгдийг уруу татж байгаа, доош унгааж байгаа хамгийн гол шалтгаан яг хэлдгээр арх. Тандас баярлалаа. Архины тухай доолоо болоод өөрөө бас хамааралтай байсан гэдэг асуулт надад айгүй сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө архичин биш гэж боддог. Архичин хүн болгоныг чи архиугаад байх үгүй би архиудгүй. Тэгэхээр бид бүгд архийг яах гэж уухгүй байх вэ гэхээр өөрийнхөө ухамсарыг бидний үр хүүхд өсгөчий би мөрөөдөлтөй зоригтой болоод эхэлж байгаа үед бид архи уухгүй. Бүгд нь жилийн цэвэрлэлтэй бэлтгэл гаргана. 365 хоногийг би яаж үр дүнтэй өнгөрөөх вэ гэдэг тийм тооцоол бодно. Тэгээ би Монгол наадамч айгүй хэцүү. 7 сарын 12-ны өдөөс хойш миний би ямар байх вэ гэдэг хугацаанд өөрийнхөө биеийг яг тэр циклд тавихын тулд бүхэл жилийн хурд хүч самбаа бүх одоо шашин машиныхаа бүх зүйлийг л яг тэр өдрийн тэр нэг 2-3 цагт сайн байх гэж хичээдэг. Тэгэхээр спортоор яг авраг авахтлаа, эд явахтлаа
явж явах хугацаанд бол архинаас хамаарал бол одоо тэр тусмаа тамирчин хүмүүс одоо хэрэглэх ямарч болцоогүй. Өөрөө Монгол бүх өөрөө архинаас одоо хол байхыг сургадаг. Архинаас хол байж энэ бие бэлдэр, энэ арга ухаан, энэ зайл одоо бүх зүйлүүд одоо гардаг. Архитаа өөрх нь нөхөрлөж байгаа хүмүүс бол бие байдлын хөвд өрөө сүлдээ болоод эхлэн сэтгэл оюуны ухааны хөвд хүртэл тийм дотоод хүчний хөвд хүртэл айгүй сул хүмүүс болчдөг.